안녕하세요. сайн байцгаана уу монголчуудаа. Та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай. Сайн сууж байгаав. За өнөөдөр бид 13 дахь хичээлээ эхэлж байна. Бид одоо Солонгос хоол давстаа шүү. Хангуй гэмшиг нь жаё гэсэн одоо сэдвийн дор хичээлээ өрнөх болно. Та бүхэн одоо халууны улирал одоо маш их удаан үргэлжилж байгаа учраас би чи ядарч байгаах нойр одоо хулжаад ядраад байгаа бол нэг аяг бүлэхэн суугаад унтвал илүү одоо гүн нойрыг авч болдог гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. За ингээд өнөөдрийнхээ хичээлийг эхэлье. Хичээлд одоо мөн харилцан яриагаа сонсох болно. Харилцан ярианд гарсан шинэ үг, шинэ дүрмтэйгээ танилцах болно. За ингээд хичээлд орцгоё. За харилцан яриагаа сонсоод харилцан яриагаа ярианд гарсан шинэ үг, шинэ дүрмтэйгээ танилцах болно. харилцан яриагаа маш анхааралтай сонсно. 회화를 들어보겠습니다. 이 식당에서 무슨 음식을 가장 잘해요? 삼계탕이 제일 맛있어요. 저는 삼계탕을 시킬게요. 그럼 저도 삼계탕을 먹을게요. 여기 삼계탕 둘이요. 정말 담백하고 맛있네요. 고기도 너무 부드러워요. 네, 그래서 이 식당은 항상 지금처럼 사람들이 많아요. 이 식당에서 무슨 음식을 가장 잘해요? Энэ гуанзны ямар хоол илүү сайхан амттай вэ? Ямар хоол одоо амттайгаараа нэртэй вэ гэсэн өгүүлбэр. 삼계탕이 제일 맛있어요. буцлагсан дахиа илүү амттай байдгиймээ. 저는 삼계탕을 시킬게요. Би одоо 삼계탕 захиалнаа. 그럼 저도 삼계탕을 먹을게요. би ч бас одоо буцлагсан дахиа захиалъя. 여기 삼계탕 둘이요. энд одоо буцлагсан захиа хоёрыг одоо захиж байна. 둘이요, 셋이요, 넷이요 гэдэг одоо тоог одоо тэгж дуудаж хэлдэг захиалгатай. 가장 담백하고 맛있네요. 정말 담백하고 맛있네요. үнэхээр гоё амттай юм байна. 고기도 너무 부드러워요. махан ч ихсэн айгүй зөөлхөн юм байна. 네, 그래서 이 식당은 항상 지금처럼 사람들이 많아요. 팀에 энэ гуанз дандаа одоо байгаа шиг ийм олон хүнтэй байдгиймээ. Одоо амттай учраас тийм ээ. За бидний харилцан ярианд 가장 гэсэн үг гарч ирж байгаа. 무슨 음식을 가장 잘 해요 гэдэг дээр 가장 гэсэн үг гарч ирж байгаа. бас адилхан утгаараа 제일 гэсэн бас үг байдаг. Энэ болохоор хамгийн, монголоор хамгийн гэсэн утгатай. За 잘 하다 гэдгийг бид нар мэднэ. Одоо сайн хийхийг хэлж байгаа. 삼계탕 гэдэг нь буцалсан дахиад хэлж байгаа. 삼계탕을 시킬게요. 삼계탕이 유명해요. 삼계탕이 더 맛있어요 гэсэн одоо харилцан гарч ирж байгаа. 삼계탕 гэдэг нь буцалсан дахиад хэлж байгаа. Бүхлээр нь дотор нь одоо будаа янз бүрийн одоо ногоож ихэд одоо буцалсан дахиад гэдэг. За 담백하다. 담백해요 гэсэн байгаа. 맛이 담백하다 гэхлээрээ акта одоо идээд одоо тижээлтэй идсэн болсон гэсэн утгаараа 부드럽다. 고기도 부드러워요 гэдэг дээр 부드럽다 гэдэг нь зөөлхөн. 부드러운 사람 одоо зөөлхөн хүн гэж бас хэлж болдог. 자, бидний харилцан ярианд 이 식당은 항상 지금처럼 사람들이 많아요. 지금처럼 гэсэн одоо үг орж ирж байгаа. Энэ сул үг бөгөөд одоо шиг монгол хэлний шиг гэсэн утгатай. 자, өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. 자, 우리 누나는 아이처럼 순진해요. одоо манай ихч одоо хүүхчиг гинэн гэсэн өгүүлбэрээр 새처럼 날고 싶어요. одоо шуу шиг нисмээр байна. 저처럼 말해봐요. намайг одоо дуурайгаад хэлээч, над шиг хэлээч гэсэн утгаараа шиг гэсэн утгыг агуулдаг юм байна. За ерөнхий одоо тайлбар маань ийм байгаа. айхтар одоо дөрмийн одоо хүн тайлбар бол байхгүй. За харилцан яриагаа дахин нэг давтар сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 이 식당에서 무슨 음식을 가장 잘해요? 삼계탕이 제일 맛있어요. 저는 삼계탕을 시킬게요.
그럼 저도 삼계탕을 먹을게요. 여기 삼계탕 둘이요. 정말 담백하고 맛있네요. 고기도 너무 부드러워요. 네, 그래서 이 식당은 항상 지금처럼 사람들이 많아요. хэр зэрэг ойлгомжтой нь. За дараагийн харилцан яриагаа сонсцгоё. Мөн одоо анхааралтай сонсноо. 다음 회화를 들어보겠습니다. 나라 씨, 식기 전에 드세요. 이건 어떻게 먹는 거예요? 소금을 조금 넣고 파는 많이 넣고 먹으면 맛있어요. 설렁탕이 이런 맛이구나. 국물이 개운하고 좋아요. 전혀 느끼한 맛이 없어요. 입에 맞아요? 다음에 또 올까요? 네, 반찬도 맛있고요. 나라 씨 식기 전에 드세요. 나라 어떤 хоолоо хөрөхөөс өмнө идээч, идээрээ. 이건 어떻게 먹는 거예요? үүнийг яаж иддэг юм бэ? Одоо ямар нэгэн зүйлийг асухдаа 어떻게 하는 거예요? 어떻게 먹는 거예요? гэж асуудаг. 소금을 조금 넣고 파는 많이 넣고 먹으면 맛있어요. баг зэргийн давсыг давсаа баг хийгээд их одоо ногоон сонгино их хийгээд идвэл амттай юм аа. 설렁탕이 이런 맛이구나. ингээ ясны шүлжин ийм амттай юм байна шүү. Одоо дотроо одоо тэгж ойлгож одоо уулга алдаж байна. 국물이 개운하고 좋아요. одоо шүл нь одоо дотор онгойлгосон сайхан байна. 전혀 느끼한 맛이 없어요. одоо ямар хитрхи одоо нялуун ямар ч одоо нялуун амт байхгүй юм байна гэсэн одоо өгүүлбэрийг сонслоо. 입에 맞아요 гэж асуусан. 입에 맞아요 гэдэг нь одоо идэхэд хэр зэрэг байна, тохиромжтой байна уу? 다음에 또 올까요? дараа дахиж ирэх үү? 네, 반찬도 맛있고요. За, бусад ногоонууд нь ч бас амттай юм байна. 반찬 гэдэг нь нөгөө солонгосууд урт тав ширээн дээр маш олон төрлийн ногоонууд тавьдаг. Тэрийг нийтэд нь 반찬 гэж хэлдэг тийм ээ. За, бидний харилцан ярианд 식다 식기 전에 드세요 гэдэг 식다 гэж одоо үйл үг орж ирж байгаа. Энэ хөрөх гэсэн үг. Одоо ямар нэгэн халуун зүйл одоо хөрхийг 식다 гэж хэлдэг юм аа. 소금 조금 넣고 гэдэг 소금 гэдэг нь давсыг хэлж байгаа. 넣다 гэдэг нь ямар нэгэн зүйлийг хийх, 넣다 хийхийг хэлж байгаа. дотор нь хийхийг хэлж байгаа. илүү ойлгомжтойгоор. За, 파는 많이 넣고 파 гэдэг нь нөгөө ногоон сонгиныг хэлж байгаа. ногоон сонгин ингээ хэрчгээр па болдог. За, 설렁탕 гэдэг нь ясны шүлэг гэж. ясыг удаан буцалахаар энэ цагаан шүл гардаг. Тэр хоолыг бол 설렁탕 гэж хэлдэг юм аа. За, 설렁탕 гэдэг дээр ил одоо хоёр давхарлаж зэрэг дараалж орсон байгаа. Тийм учраас ил гэж одоо хэллэг нь бол илээр хэлдэг юм аа. Тэгээд 설렁탕 гэж одоо хэлнэ. За, 국물 гэдэг нь шүлийг хэлж байгаа. хоолны шүлийг. За, 개운하다. 국물이 개운하고 좋아요 гэдэг дээр 개운하다 гэдэг нь дотор онгойлгосон одоо тийм сайхан амттай гэсэн утгаараа хэрэгжилж байна. За, 느끼하다. 전혀 느끼한 맛이 없어요. гэдэг 느끼하다 гэдэг нь болохоор нялуун. хүнийг бас 느끼한 남자 гэхлээрээ одоо ямар нэгэн нялуун тийм ирчүүдийг хэлдэг. Тийм утгаараа бас хэрэгжилж болд юм аа. хүн дээр бас хэрэгжилж болд юм аа. За, 입에 맞다. 입에 맞아요 гэдэг дээр 입에 맞다 гэдэг нь одоо миний одоо амт чанар тохирсон гэдэг утгаараа 반찬 гэдэг нь болохоор би хэлсэн урд тавьсан ширээн дээр тавьсан янз бүрийн олон төрлийн ногоонуудыг 반찬 гэдэг юм аа. За, бидний харилцан ярианд 맛이 뭐 전혀 느끼한 맛이 없어요 гэдэг дээр 맛이 없어요 гэж одоо орж ирсэн байгаа. Энэ нь болохоор 맛이 있다, 맛이 없다 гэж хоёр эсрэг утгаараа хэрэгэлдэг. За, үүнийг би бичиж үзүүлье. 맛 гэдэг үг маань 있다 бас 없다 гэж хоёр төрлөөр хэлдэг. 맛이 гэхлээрээ энэ дээр и залгадаж орж ирж байгаа тийм ээ. Тэгэхээр эсийн дараа и их шиг орж ирэхлээрээ эс маань ишээр дуудагдана. Тэгээд 맛이 있어요, 맛이 없어요. 뭐 өшөө одоо нэмж хэлэх юм бол 재미 гэж байгаа. 재미 гэдэг үг гэж болно. 재미 있어요, 재미 없어요. 뭐 нэрлэгийн ялгалын нөхцөлөө гэх юм бол 재미가 있어요, 재미가 없어요.
иймэрхүү маягаар хуурч болд юм байна гэдгийг ойлгож болно. Одоо үгүйсгэх одоо эсрэг утгаараа идда овда гэдэг үгийг амт дээр сонирхолтой сонирхолгүй гэсэн утгаараа ингэж хэрэглэдэг юм байна. За бидний харилцан ярианд ибэ мадда гэдэг үг одоо үг гарч ирсэн байгаа. Ибэ мажи анта гэхлээрээ эсрэг утгаараа. Ибэ мажи анаё гэхлээрээ эсрэг утгаараа анмашисоё гэдэг бас хэлж болно. Тохирохгүй байна, амтгүй байна гэсэн утгаараа. Мадда гэдэг үг нь маш олон төрлийн утгатай. Эхлээд бол тааш тохирох гэсэн утгаараа, мөн зөв гэсэн утгаараа хэрэгэлдэг. Жишээ нь одоо хүний ярьж байгаа хэл яриаг таны зөвөө гэвэл нэ мажаё гэж одоо хэлдэг. Мөн одоо хувцас одоо шимбари мадда, уши мажаё гэж хэлэх юм бол хувцас тааш тохирсон одоо харагдаж байна гэсэн утгаараа хэрэглэж болно. За бидний харилцан ярианд нэ панчанду машиггүйё гэж хэлсэн байгаа. За кууё гэсэн одоо нөхцөл маань яаж одоо бусад өгүүлбэрт одоо жишээ орж ирдэг юм бэ гэдгийг харцгаая. За кууё нөхцөлийн жишээ гэсэн гарчигтай байгаа. За бид кууг үзсэн байгаа тийм ээ. Ямар нэгэн хоёр энгийн өгүүлбэрийг куу гэж орохлоорэ хоёр энгийн өгүүлбэрийг нийлбэр өгүүлбэр бий болдгоо гэж үзсэн байгаа. Кууё гэж одоо үгийн сүүлд ороод өгүүлбэрийн сүүлийн гишүүнээр орох юм бол өөрийнхөө санааг тухайн ярьж байгаа хүнтэй санаа нийлсэн үед одоо нэмэлт одоо санаагаа нэмж хэлэхдээ кууё гэж нийлдэг. Тэгээд асуусан байгаа бидний харилцаанд ибэ мажаё гэж асуусан байгаа. Нэ панчанду машиггүйё гэж хэлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүн дотроо бас юу гэж бодсон гэхээр ибэду мажаё гэж дотроо бодсон байгаа. Дээр нь өөрийнхөө санааг нэмж хэлээд панчанду машиггүйё гэж орсон байна. Тийм ээ. Хоол идэхэд тохиромжтой байна уу гэвэл одоо тийм ээ. Идэхэд бас тохиромжтой мөн одоо энэ одоо бусад амтлагчууд нь бас амттай юм байна гэсэн үг байна. За дараагийн үг маань ижибэн 예쁘네요 гэж одоо нэг эхний хүн хэлсэн байгаа. Энэ одоо сайхан гоё байшин байна. Нэ 방도 크고요. Тэгэхээр 집도 예뻐요 гэсэн дотроо бас бодож байгаа. Тэгээд нэмэлт өөрийнхөө санааг хэлэхээр 방도 크고요. өрөөнөөс том юм байна. 저 사람은 이상한 사람이에요. Тэр одоо айгүй сонин хүн юм аа. Тэгэхээр 이상해요. тэр дотроо бодож байгаа тийм ээ. Тийм ээ энэ хүнтэй санал нийлээд 네 성격도 나쁘고요. зан аашин ч гэсэн сонин муухай ааштай гэсэн утгаараа. 고요 гэдэг маань ингэж одоо үгийн сүүлд орж нэмэлт одоо өөрийнхөө санааг нэмж хэлэхдээ хэрэгэлдэг юм байна гэдгийг ойлголоо. За бидний харилцан яриаг одоо ерөнхий харилцан ярианы тайлбар маань юм байгаа. Харилцан яриагаа давтан нэг сонсцгоё. 안хааралтай сонсноо. 회화를 한 번 더 들어보겠습니다. 나라 씨, 식기 전에 드세요. 이건 어떻게 먹는 거예요? 소금을 조금 넣고 파는 많이 넣고 먹으면 맛있어요. 설렁탕이 이런 맛이구나. 국물이 개운하고 좋아요. 전혀 느끼한 맛이 없어요. 입에 맞아요? 다음에 또 올까요? 네, 반찬도 맛있고요. За дараагийн харилцан яриагаа мөн одоо анхааралтай сонсноо. 다음 회화를 들어보겠습니다. 맛있게 잘 드셨어요? 예, 오늘은 철수 씨 덕분에 맛있게 먹었어요. 저도 오랜만에 잘 먹었습니다. 보통 한국 음식은 맵고 짠데 이건 그렇지 않군요. 한국 사람들은 매운 음식을 좋아하지만 한국 음식이 전부 맵지는 않아요. 한국 음식에는 다양한 맛이 있군요. 맛있게 잘 드셨어요. сайхан хооллоо, сайхан хоолж чадвуу. 예, 오늘은 절수 씨 덕분에 맛있게 먹었어요. тийм ээ, өнөөдөр одоо чиний ачаар, 절수гийн ачаар сайхан хооллоо. 저도 오랜만에 잘 먹었습니다. 잘 먹었어요. Би ч бас ойрд ийм сайхан хоол идээгүй юм байна. 보통 한국 음식은 맵고 짠데 이건 그렇지 않군요. ерөнхийдөө хөвчлэн бол солонгос хоол халуун ногоотой давстай байдаг. Энэ бол тийм амттай биш юм байна гэсэн өгүүлбэр. 한국 사람들은 매운 음식을 좋아하지만 солонгос хүн халуун ногоотой хоолнд дуртай боловч 한국 음식이 전부 맵지는 않아요.
одоо бүх одоо солонгос хоол халуун ногоотой биш ээ. 한국 음식에는 다양한 맛이 있군요. солонгос хоол маш олон төрлийн амттай юм байна гэдгийг ойлгосон. За бидний харилцан ярианд 절수 씨 덕분에 맛있게 먹었어요. 덕분에 덕분 гэсэн үг орж ирж байгаа. 아ç тус гэсэн үг байгаа. 자, 오랜만에 저도 오랜만에 잘 먹었어요. 오랜만에 гэдэг нь ойрын хугацааг хэлж байгаа. ойр гэсэн утгаараа 보통 한국 음식은 짜고 매운데 гэдэг дээр 보통 гэдэг нь ихэвчлэн ерөнхийдөө гэсэн утгаараа 짜다 гэдэг нь давстай. 짜다 гэдэг нь давстай. 다양한 맛이 있군요 гэдэг дээр 다양한 гэдэг нь 다양하다 гэдэг үгнээс гаралтай одоо олон төрлийн янз бүрийн гэсэн утгаараа орж байна. За бидний харилцан ярианд 덕분에 гэсэн одоо үг орж ирж байгаа. Энэ нь ачаар гэсэн одоо утгаараа тайлбарлагдана. За үүнийг бусад одоо өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. 시어머니 덕분에 반찬은 안 사 먹어요. 하든 매진 ачаар одоо 반찬 олон төрлийн ногоог худалдаж авч иддэггүй юм аа. Маш буянтай юм ба сайн 반찬 явуулж өгдөг. 자, 좋은 선생님 덕분에 한국말을 잘 배웠습니다. сайн багшийн ачаар одоо солонгос хэлийг сайн сурсан ачаар гэдэг утгаараа тийм ээ. нэр үгийн хойно залгадж байгаа гэдгийг анзаарсан баг. 부모님 덕분에 건강하게 잘 컸습니다. одоо эцэг эхийнхээ ачаар сайн одоо эрүүл өсөж торинсон гэсэн өгүүлбэрийг сонслоо. 덕분에 гэдэг нь ингэж хэрэгэлдэг юм байна гэдгийг ойлголоо. За бидний харилцан ярианд 전부 맵지는 않아요 гэсэн одоо дүрм орж ирж байгаа. За үүнийг самбар дээр бичиж өгөөд нэмэлт тайлбар хийж өгье. 자, 전부 гэсэн үг гэж болно. 전부 бүх гэсэн утгатай. За дараа нь 모두 мөн одоо бүх гэсэн утгатай. 모두 адилхан утгатай бүх. 무조건 гэсэн үг гэж болно. 무조건 одоо учир зүггүй гэсэн утгаараа 완전히 гэсэн үг гэж болно. 완전히 гэсэн үг гэж болно. 자, 전혀 ердөөсөө гэсэн одоо үгүйсгэж байгаа ерөөсөө. 자, 모든 бүх гэсэн утгаараа бүгд гэсэн утгаараа. За энэ үгнүүд маань үгүйсгэх өгүүлбэрт 아니다 бид нар анта мөн одоо ан гэсэн одоо үгүйсгэх өгүүлбэр өмнө байрснараа одоо бүх тэр ухаан өгүүлбэрийн гол гишүүнийг бүгдийг үгүйсгээгүй тодорхой хэмжээгээр нэг хэсгийг үлдээсэн гэсэн утгаараа хэрэглэсэн. За үүнийг би бусад өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. Бусад өгүүлбэр одоо хүснэгтээс хараад дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За бидний саяны тайлбар дээр энэ гарчиг ингээ хосолж орж ирж байгаа. Нэг хэсгийг нь үгүйсгэсэн утгатай өгүүлбэрийн жишээ. Зөвхөн нэг хэсгийг нь үгүйсгэж байгаа. Ерөнхийдөө үгүйсгэх утгыг илэрхийлж байгаа гэсэн утгаараа. За өгүүлбэрийг харцгаая. 돈이 인생의 전부는 아니잖아요. тийм ээ мөнгө амьдралын бүх утга учир бол биш шүү дээ гэсэн. 전부는 бүх гэсэн утгаараа нин залгахлаараа бол гэсэн утгаараа тийм ээ. Тэгэхээр мөнгө бол хэрэгтэй, тодорхой хэмжээгээр хэрэгтэй. Гэхдээ амьдралын бүх утга учир биш ээ гэдэг зөвхөн нэг хэсгийг бас хүлээн зөвшөөрсөн өгүүлбэр байна. Ингэж хэрэгэлдэг юм байна гэдгийг ойлгож болно. За, 술이 건강에 무조건 나쁘지는 않아요. тийм ээ. Арих бол эрүүл мэндэд учир зүггүй муу бол биш тийм ээ. Тодорхой хэмжээгээр тааруулж уух юм бол бас хэрэгтэй гэсэн утгаараа. Нэг хэсгийг хүлээн зөвшөөрөөд нэг ерөнхийдөө бол үгүйсгэж байгаа өгүүлбэр байна. За, 어제 완전히 취하지는 않았어요. ерөнхийдөө бол өчигдөр бүр мөсөн согтоогүй. ерөнхийдөө согтуу байсан. Гэтэ бүр ухаанаа алдлаа согтоогүй гэсэн утгаараа. 모든 사람이 착하지는 않아요. бүх хүмүүс сайхан сэтгэлтэй бол биш ээ. Тэгэхээр бол гэж бид үзсэн байгаа ын гэдэг нь бол гэсэн утгаараа. Одоо нэр үгнээс гадна одоо үйл үг тэмдэг нэрийн хойно нэн гэж орохлоорэ тодорхой хэмжээгээр нэг хэсгийг хүлээн зөвшөөрсөн утгыг агуулдаг юм байна гэж ойлголоо. За ын гэдгийг ингэж нэр үгийн дараа гас гадна одоо тэмдэг нэр үйл үгийн дараа залгаж утгыг одоо тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн утгыг агуулдаг юм байна гэдгийг ойлголоо. За дараагийн харилцан яриагаа сонсохоос өмнө саяныхаа харилцан яриаг дахин нэг тавт сонсцгоё. 회화를 한 번 더 들어보겠습니다. 맛있게 잘 드셨어요?
예, 오늘은 철수 씨 덕분에 맛있게 먹었어요. 저도 오랜만에 잘 먹었습니다. 보통 한국 음식은 맵고 짠데 이건 그렇지 않군요. 한국 사람들은 매운 음식을 좋아하지만 한국 음식이 전부 맵지는 않아요. 한국 음식에는 다양한 맛이 있군요. За хэр зэрэг ойлгомжтой вэ? Тайлбараа сонсоод дахин сонсголоор ойлгомжтой байж чадсан баха. За дараагийн харилцан яриагаа сонсцгоё. 다음 회화를 들어보겠습니다. 나라 씨는 한국에 온 지 얼마나 됐어요? 조금 있으면 3년 돼요. 하지만 아직도 먹어보지 못한 한국 음식이 많아요. 어제 먹은 삼계탕은 맛있었어요? 네, 한국 음식의 다양한 맛을 느껴보고 싶어요. 저랑 같이 한국 음식을 먹으러 다녀요. 네, 좋죠. 자, 나라 씨는 한국에 온 지 얼마나 됐어요? 한국에 온 지 얼마나 됐어요? гэхээр 나라 чи одоо Солонгост ирээд хэр зэрэг удаж байна гэсэн утгаараа. За, 조금 있으면 3년 돼요. 조금 있으면 гэдэг нь одоо хэсэг хугацааны дараа жоохон байж байгаад 3 жил болно. 하지만 아직도 먹어보지 못한 음식이 많아요. Гэвч одоо болтол өдий болтол идэж үзээгүй солонгос хоол байгаа. 어제 먹은 삼계탕이 맛있었어요? гэж асууж байна. Өчигдөр идсэн буцалсан дахиа гэж хэлсэн байгаа. 삼계탕 амттай байсан уу? 네, 한국 음식의 다양한 맛을 느껴보고 싶어요. тийм ээ гэж тасалж байгаа. Тэгээд ер нь бол солонгос хоолны одоо янз бүрийн олон төрлийн одоо амтыг мэдэрч үзмээр байна гэж хэлсэн байна. 저랑 같이 한국 음식을 먹으러 다녀요 гэж хэлсэн. Одоо надтай хамт солонгос хоолыг одоо идэж үзээрэй. Дараа нь би тэгж одоо идэж үзүүлнэ. 네, 좋죠. тийм ээ. гоё. За тэгье гэсэн утгаараа харилцан яриаг сонслоо. За бидний харилцан ярианд 아직도 гэсэн үг орж ирж байгаа. 3 жил болсон мөртлөө одоо болтол 아직도 гэсэн утгаараа одоо болтол гэсэн үг байна. За 느끼다. 한국 음식의 다양한 맛을 느껴보고 싶어요. гэдэг 느끼다 гэсэн үг орж ирж байгаа. Энэ нь мэдрэх гэсэн утгатай юм аа. За бидний харилцан ярианд 한국에 온 지 얼마나 됐어요 гэдэг дээр үйл үгийн өнгөрсөн цаг орж ирж байгаа. 온지 солонгост ирээд хэр удаж байна? 온지. За энэ нь өнгөрсөн цагийн одоо дараа орж ирж байгаа. Гийгүүлэгчээр төгссөн байвал одоо үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн байвал ын залгадаж орж ирнэ. Тэгээд чи орохлээрээ хэр хугацааг зааж байгаа утгаараа. Тэгээд харин одоо үгийн үндэс тийм ээ ил буюу игшгээр төгссөн байвал энэ орж ирнэ. Шууд энэ орж ирээд өнгөрсөн цагийг бий болгож байгаа тийм ээ. Тэгээд хугацааг чийтэйгээ залгадаж орж ирэхээр хугацааг зааж өгч байгаа. За үүнийг одоо бусад өгүүлбэрийн жишээн дээрээс харцгаая. За үйл үгийн өнгөрсөн цагийн жишээ гэдэг дээрээ би хэлсэн тийм ээ. Энэ нь болохоор үйл үгийн үндэс игшгээр төгссөн зохиол шууд эвсгэлж орж ирнэ. Гийгүүлэгчээр төгссөн байвал 은 гэж орж ирнэ. За өгүүлбэрийг харцгаая. 어제 먹은 음식이 맛있었어요 гэж бидний харилцан ярианд гарч ирсэн байгаа. Тэгэхээр үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн байгаа. Тийм учраас 은 орж ирээд өнгөрсөн цагийг идсэн. Өчигдөр идсэн хоол амттай байсан уу? Байсан гэсэн утгаараа тийм ээ. 자, 아까 인사한 사람은 누구예요? 인사하다 гэдэг үг байгаа. 인사하다 гэдэг нь өнгөрсөн цагт орохлээрээ 인사한 яагаад тэгэхээр энэ игшиг учраас тийм ээ. Сайн мэндэлсэн хүн хин бэ? Өнгөрсөн цагийг илэрхийлж байгаа. За, 다친 곳이 어디예요? тийм ээ. 다치다 гимтэх гэсэн үг байгаа. 다치다 гэдэг дээр 은 이гээр игшгээр төгсөн учраас 은 дэвсгэлж орж ирээд гимтсэн газар чин хаан бэ? хаан байна. 감기에 걸린 것 같아요. гэд бид түрүүний харилцан ярианд сонссон байгаа. 걸리다 гэдэг үгнээс шууд ин орж ирээд гişгээр төгсөн учраас тийм ээ. Энэ ороод 걸린 것 같아요. ханиад хүрсэн юм шиг байна. 일 것 같아요 гэдэг дээр өнгөрсөн цаг дээрээс ингэ залгадаж орж ирдэм байна гэдгийг анзаарна. За, 은는 гэдэг нь болохоор үйл үгийг одоо өнгөрсөн цагт хуургаад
нэр үгийн өмнө байрласнараа өгүүлбэр тодтгол болдгоо гэдгийг бас мэдэж авах хэрэгтэй. За бидний бидний одоо үйл үгийн хувирлыг ингэж үзсэн байгаа тодтгол гишүүнээр ордог маягаар нь. За үүнийг одоо бас дараагийн хүснэгтээс одоо дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За үйл үгийн цаг гэсэн гарчигтай байгаа. Өнгөрсөн цаг, одоо цаг, ирээдүйн цагийг хэлсэн байгаа. За сая бид нэр үзсэн тийм ээ. Үйл үг өнгөрсөн цагт орохдоо үгийн үндэс ишгээр төгссөн, гийгүүлэгчээр төгссөн байвал өн залгадана гэдэг өнгөрсөн цагийг бий болгосон байгаа. Чэгэл, илгэн, сарам. Энэ дээр анзаарах зүйл нь давхардарж орсон гийгүүлэгчийн дараа их шиг орж ирэхлээрээ тухайн давхар ихшгүүд хоёулаа дуудагдана. Тэгэхээр чэгэл, илгэн, сарам. Ном уншсан хүн. Дараагийн үг маань дүрээрэл пүрэн сарам. Тийм ээ? Пүрэда гэдэг үг маань өнгөрсөн цагт орохдоо энэ шууд дэвсгэрэлж орж ирээд өнгөрсөн одоо цаг дуулсан гэсэн утгаараа. За ожээ могон имшиг өчигдөр идсэн хоол өнгөрсөн цагийг биасан. Одоо цагийг харцгаая. Одоо цаг нь болохоор чэгэл имнэн сарам нэн орж ирж байгаа тийм ээ. Нүрээрэл пүрэнэн сарам. Одоо цагийг илэрхийлсэн байна. Дуулж байгаа хүн. Чигэм могнон имшиг одоо идэж байгаа хоол. Ирээдүйн цагийг орохлоор чэгэл, илгэл, сарам. Унших хүн, ном унших хүн, нүрээрэл, пүрэл, сарам. Ил орж ирж байгаа. Үгийн үндэс одоо ишгээр төгсөн учраас ил орж ирж байгаа тийм ээ. Нүрээрэл, пүрэл, сарам. Дуулах хүн. Нээйл, могол, имшиг. Маргааш, идэх хоол тийм ээ. Үгийн үндэс гийгүүлэгчээр төгсөн учраас ил орж ирээд ирээдүйн цагийг хоол, монгол имшиг, идэх хоол гэсэн одоо маягаар өөрчлөгдөнө. За үйл үгийг өнгөрсөн одоо ирээдүйн цагт хувиргаад нэр үгийн өмнө байрснараа өгүүлбэр тодтгол гишүүн болд юм байна гэдгийг ойлголоо. За дараагийн тайлбар маань G гэдэг байгаа. Өнгөрсөн цагийн дараа G орж ирэхлээрээ одоо тодорхой цаг хугацааг зааж хэлэх утгыг агуулд юм а. За үүнийг одоо бусад одоо үйлбэрийн жишээн дээрээс харцгаая. За гарчиг маань цаг хугацааны хэмжээг тодорхойлно гэж байгаа тийм ээ. Тэгэхээр үйл үгийн өнгөрсөн цагийн дараа G орж ирэхлээрээ цаг хугацааны хэмжээг тодорхойлдог юм аа гэж ойлгож байна хар ухаанаар. За 저는 결혼한 지 5년 됐어요. тийм ээ. Тэгэхээр энэ орж ирж байгаа нөгөө өнгөрсөн цагийн дараа тийм ээ. Би гэрлээд 5 жил болсон. Өнгөрсөн цагийг хэлж байгаа. За хугацааг зааж өгсөн байгаа. 학교 졸업한 지 10년 지났어요. сургууль төгсөөд 10 жил өнгөрсөн. 만난 지 1시간 만에 헤어졌어요. уулзаад 1 цагийн дараа салсан. 1시간 만에 1 цагийн дараа. 만난 지 гэдэг өнгөрсөн цагийн дараа орж ирсэн байна. 언니를 본 지 오래됐어요. ихчтэй уулзаагүй удсан. Удаан цаг хугацаа өнгөрсөн уулзаагүй гэсэн одоо өгүүлбэрийг жишээнүүдийг харж болно. За үйл үгийн өнгөрсөн цагийн дараа G орж ирэхлээрээ тодорхой цаг хугацааг зааж хэлэх одоо утгыг агуулд юм байна гэдгийг ойлголоо. За бидний ерөнхий тайлбар маань юм байгаа. Харилцан яриагаа давтан нэг сонсцго요. 회화를 한 번 더 들어보겠습니다. 나라 씨는 한국에 온 지 얼마나 됐어요? 조금 있으면 3년 돼요. 하지만 아직도 먹어보지 못한 한국 음식이 많아요. 어제 먹은 삼계탕은 맛있었어요? 네, 한국 음식의 다양한 맛을 느껴보고 싶어요. 저랑 같이 한국 음식을 먹으러 다녀요. 네, 좋죠. Өнөөдрийн хичээл маань ингээ өндөрлөж байна. Бид одоо цаашид 16 нийт бол 16 хичээл байгаа. 3 удаа дахиж нэмж уулзсан. Та бүхэн урд өмнө үзсэн хичээлүүдээ сайн давтаж үзээд цаашид ч гэсэн одоо хичээл баг зэргийн хүндрэх учраас бас анхааралтай сонсож одоо тайлбараа сонсцгоно. Өнөөдөр бид одоо хоолны ам чанарыг яаж хилдэг тухай мөн одоо үйл үгийн хувирал одоо өгүүлбэрт тодтгол маягаар орохдоо яаж хувирдаг тухай үзсэн байгаа. Өнөөдөр үзсэн зүйлээ доор гарч байгаа интернет хаягаар ороод давтаж үзээрэй. За дараа уулзлаа. Баяртай сайн сууж байгаарай. За 안녕히 계세요.